За та бүхэнд өнөөдрийн үдээс хойшийн амрыг ирье. За одоо ийм том хүмүүсийн үнэрт тавих гэж байна. Илтгэл тавьж үзэж байна. За яагаад бид нэр энэ гурван хэмжээст хэвлэлийг ашиглаж үзэх гэсэн юм бэ гэхээр манай нэг би өөрөө 14 15 онд Америкт ажиллаж байгаад тэнд нурууны корпус хэсгийг хэвлээд биоматериалаар хэвлээд хэрэглэж байгааг нь харсан. Тэгээд тэр үед бид нар би гайхчихсан яасан ч гоё. Одоо бид нар энийг хизээж үзэж хийх юм бол доо гэж бодсон. Гэтэл сая 18 онд бас нэг манай нэг эмч нэг ясны дутуу хөгжилтэй хүүхдийг 50-нд авч явсан. Тэгээд 50-ны эмч нар үзээд ийм хагалгаа хийх юм байна гэж тайлбарлаад энэ хагалгаагаа яаж хийх юм бэ гэхдээ 3 дэгэр энэ мулаж болгож хэвлсэн байгаа юм лаа. Хэвлээд тэрнийг гаргаж ирээд тэгээд хагалгаа ингэж хийнэ гэж хаагуурн таслахын хаана нэгэх юм ирэх гэсэн юм үзүүлжээ. Тэрнийг 18 онд тэгээ ирж миний тасагт ажилладаг залуу эмчилтэй тэгээ ирж ярьсан байхгүй. Тэгээ бид хоёр нэг орой жижүүр дээр хамт сууж байгаад сая 1 сард одоо 19 оны 1 сард үгүй яагаад бид нар хийж болж байгаад бид болохгүй юм гэж. Тэгээ ерөөсөө шууд интернетээс Alibaba руу орж байгаа. Энэ 3 хэмжээс принтер ерөөсөө шууд хөдөлтөд авчий гэл тэгэл одоо картон шулал нэг принтер хөдөлтөд аваад ирсэн. Тэгээ бидний принтер авчирсан гэдгийг тэр 50 хүмүүс сонсоод ууг нэг програм өгчээ уусна. Гэтэ бид нар ашиглаж чадаагүй. Тэгээд л одоо тэгээд нөгөө нэгэн принтер авчирсан учраас яаж хэрэглэх, энийг юу нь яаж юм болгох, нэгэнд л $1000 зараад аваад ирсэн байсан. Тэгээд залуучуудтай нийлж байгаад одоо судалгаа хийж хэлсэндээ тэгээд ер нь бол 3D хэмжээсийг бол хэвлэлийг бол ортопедийн салбарт дэлхийд бол хэрэглээд эхэлсэн. Ямар ч сандал 18 он дээр хүүхдийн хаалгаа хийж үзүүлж байгаа гэдгийг бид нар сонссон. Би өөрөө бас харж байсан. Тэгэхээр энэний ач холбогдлыг бол ер нь бол мэдчихсэн. Тухайл одоо анчлагын эмчилгээний чанарт шууд нөлөөлдөг юм байна. За бүр өвчтөн болгоны яг онцлогтой одоо онцлог байх өвчтөн хүн болгон өөр гэсэн амт томтой. Тэгэхээр тэрний юмс бид нар гаргаж ирж харж ирсэн. Харж үзэх боломжтой байна гэдгийг мэдчихсэн. За тэгээ нэгэнт би гимтлийн салбар нөгөө ортопед салбар байсан учраас зүсэж нээж цус гаргахаас өмнө эхлээ гаргаж ирчихээ харъя. Ямархуу юм байгаад байгаа юм. Тийм ээ. Тэгээ тэрнийг эвлүүлж болох юм уу, болохгүй юм уу гэдгийг үзэх бас сонирхол маш их байсан. Тэгээ тэрнийг бол угаасаа дэлхийд бол одоо манайхаас бус дорнд бол шийдчихэд байгаа. Бидний бол шийдэж чадаагүй байсан учраас энийг үзэх сонирхол маш их байсан. За тэгээд хамгийн нэг том асуудал нь бол бид нар энийг хэрвээ нэвтрүүлж чадвал энэ бүсийн онцлогооны төвүүдэд нэвтрүүлэх шаардлагатай гэж шууд бодож байсан. Яагаад гэвэл манай эмнэлэг жилдээ 12 орчим мянган хагалгаа хийдэг. 12 мянган. Яг ясны ийм гимтлийн чиглэлээр нэг 7-8 мянга орчим хагалгаа ордог. Тэгэхээр энэ чинь нөгөө хөдөө орон нутгаас 21 аймагаас манад ингээд энэ өвчтөнд явуулчихдаг. Аюу хүн түнд хийсэдэг. Гэтэл бид нэр энийг хэрвээ нэвтрүүлж чадвал ядаж бүсийн онцлогооны төвүүд дээр тэр их хүндүүдэд тэнд нь хөвлөж үзэж байгаа. Тэр эмч нар нь өөрсдөө тэндээ эхлээд нэг эвлүүлж үзэх юм уу? Оролдоход хэрэгтэй гэдэг утгаар нь эхлүүлсэн юм аа. Тэгээд энэ хэрэгжилж үзэх юм бол гаршуулж чадвал маш их ирээдүй байгаа. Хамгийн том ирээдүй бол ясны хавдар. Ясны хавдрын үед бол тэр дутмагчдын ясыг шууд нөхөх. Нөгөө яс орлуулдаг биоматериалуудаар нөхөх боломжууд бол маш их бий. Энэ хамгийн сүүлийн уншсан үгээр 18 онд сая Америкт элэг саяны норматор хэлтгч хэлснээр элэг хэвлсэн байлээ. Тэр өөдлөөсөөс. Ер нь бол их урагшаа авцаасан байна. Тэгэхээр бид нар бол араас нь л одоо явж байгаамаа. За тэгээд биднэрт бол одоо хэрвээ энийг яг гаршуулж чадвал биднэрт 3D биопринтерүүд шаардлагатай гэж үзсэн манай авсан. Яг бол биопринтерээр бид нэр янз янзын гадагшаа их өндөр үнэтэй өртөгтэй явдаг юмнуудыг зарим нэг ясны чиглэлийн юмнууд бол энд бүрэн хийх боломжтой гэдэг үзэж байгаамаа. Үзсэн эндээсээ. За тэгээд нөгөө принтер авчираад ашиглаж чадахгүй байсан. Ашиглахын тулд судалгаа хийсэн. Интернетийн орчинд залуучуудтай сууж байгаад үзсэн. За яг дөрүүлээ сууж үзлээ л дээ. Тэгээд 2 сарын хугацаанд үдсээр байгаад ерөнхий зарчим нэг ийм зарчмаар гараад ирсэн. Манай улсад бол 3D моделийг бол хэрэгэлдэг. Бүх эмнэлэг хэрэгжилж байгаа.
Тэрний юу гэвэл компьютер томографаар бүх эдийг хэвлэж байгаа, гаргаж байгаа, дүрс гаргаж өгдөг. Тэгэхээр бүх компьютер томографт бол өөр өөртөө DICOM файлаар гаргаж уншиж чаддаг. Тэгэхээр бид нэр DICOM файлыг хамгийн эцсийн бүтээгдэхүүн бүр объект болгож нөгөө хэвлэх шаардлагатай байсан. Шууд механикаар хэвлэх юм байна гэж ойлгосон чинь хэвлэж болдгоо. Тэнд донд аягүй олон зам байна гэдгийг нөгөө юуны судалж байхдаа ойлгосон л да. Тэгээд нэгдүгээрх нь энэ л байна л да. Нөгөө компьютероос авсан DICOM. Тэгэхээр интернетийн орчноос юм үнгүй slice гэсэн дөрөв гэсэн програмыг татаж авч суулгасан. Эндээсээ нөгөө DICOM файлуудыг чинь хуургаад энэ RDDD гэдэг формат болгосон. Энэ бол зүгээр ингээд харахад формат л байгаа. Тэрнээс биднэрт бол зүрс нь харагдахгүй. Тэгээд дараа нь энийгээ дахиад интернетийн нөгөө үнгүй. Тэгээд цаанаас нөгөө интернетийн орчноос буцааж бид нар л SD файл формат руу 3 хэмжээст модель болгож буцааж явуулж байгаа. Яг энэ нөгөө үнгүй байсан учраас жаахан нэгтэрсэл эднэр муутай. Бас яг ингээд их гоё үзүүлэхэд багтаа. Тэгээд тэднийгээ бид нар дараа нь баг зэрэг засмаар айдсан. За тэгээд яг хэвлэхийн тулд заашгүй G-кодыг суулгаж өгөөж энэ принтер маань өөрөө хэвлэх болдго юм байна л да. За тэгээд хамгийн сүүлд нөгөө хятад судалж авсан принтер л үгүй команд өгсөн. Тэгээ нэг юм хэвлсэн дээ. За эхлээд ер нь бол нэлээ их алдсоо хэвлэж байгаа замдаа гацчихдээ. Ямар ч ойлгохгүй. Яагаад ч. Тэгээ яагаад гэвэл нөгөө яг ингээд энэ нэг хэвлэл явуулж байгаа. Жишээ нь энэ гавлын ясны суур хэсэг явуулсан. Энийг ингээд хэвлэхэд нэг 20 орчим цаг хэрэгтэй болоод. Тэгэхээр яг 20 цаг ингээд хараа сууж ирэх хэрэг хэцүүтэй. Тэгээд ингээд эхлүүлээд орхицдаг. Өглөө ирэхээр зарим гаццдаг. Юунаасаа гацсан байдаг. Тэгээд энэ сая та нарт норматор хэлтгч хэлжсэн нь FTM гэдэг хэлбэр. Энэ үйлчилж ингэж дэвших гэж явдаг хэлбэр. Тэ? Тэгээд энэ одоо тэнд тавьчихсан байна да. Тэр PLA гэдэг нь нөгөө хайлуулж 260 градус тайлуулаад ингээд одоо дээр нь үйлчилж ингэж гаргаж авдаг гэдэг л юм л да. Энэ бол манай хамгийн удааны хамгийн боломжтой гэж үзсэн. Яг бол яс өөрөө дондоо хөндийтэй учраас тэр бас хөндөй зай гаргах шаардлага. Тэгэхээр үйлж гаргах. Тэрнээс ингэж зорж гаргадаг нь бол биш. Хэрэггүй гэж бодож байсан. За энэ бол нэг алдсан одоо гүйц твэлж чадаагүй тэгэл ингээд хэмлэх гэж оролдоод болохгүйсэн. Тэр гавлын ясаг бол 2 удаа хэмлэх гэж оролдоод. Эхнийх нь яг одоо энэ хамгийн эхний энэ зурганд харагдаж байгаа нь бол ингээд энэ дээр игээр гацц. Дахиж нэг бараг нэг өдөр шахуу болж иж бас яг ингээд энээсээ жаах урагшаа дахиад гацц. Тэгэл за одоо яах вэ тэгэл. Тэгсээр байгаад яг хөө тэгээд сүүл рүү зарим нэг нэвтрчлийн багасгасан хурдын арай жоохон нэмж өднөр сурцгаасан. Энэ уртлын тааш нэг уг нь бичлэг байгаа энэ бичлэг юм гарах байна. Тэ? Одоо бичлэг прайсийн цаана халаачны давхар цуг авчиж ижээ гэдэг шүү дээ. Тийм үү. За би тэгж ерөөсө бодсон шууд л. За тэгээд энэ нөгөө нэг юунууд эрдэнэтхэн зурган дээр энэ одоо зүгээр яг бүрэн хөвлж чадсныгаа л үзүүлээ. Энэ нэг өвчтөн сая сарын өмнө 3-7 хоногийн өмнө үе дайрсан хугаралтай өвчтөн. Үе дайрсан хугарал гэдэг бол хамгийн хүнд хэлбэр гэмтлүүд. Бүрэн сайн засч чадахгүй бол ерөнхийдөө тэгэл дахид болчих гэдэг. Дандаа доголдог, өвдөлтөө өгдөг. Тэгээ явандаа нөгөө хиймэл үе суулгах шаардлагатай болдог. Тэгээ нөгөө түрүүний алгоритмын дагуу ингэж зураг гарч ирсэн л дээ. Одоо хэвлэх бэлэн болгосон зураг. Энэ гол их. Хамгийн эхнийх нь бол яг энэ эрдэнэтхэн зурган дээр зүгээр харуулж байна. Зүгээр энийг хүнийг бол компьютер томгром хийлгсэн. Тэгэхээр компьютер нэг бүгдийг ингэж слайд ингэж зурсч авсан. Тэрнийгээ боловсруулсаар нэг ийм төс биднэрт өгсөн. Тэрнийг ингээд дахиж боловсруулсаар тэгээд энийг хэвлэл. Зөвхөн энэ доотлын шилбэний хэсгээр хэвлэж авсан байгаа. Тэгээд сүүлд энийг гаргаж ирээд энэ ямар шоу хугарал байсан, хугарлынхын цааг нь хаа өрөөд байсан гэдгийг харсан. Тэгээд тэрний дагуу бид нар дараа хаалгаа хийсэн. Тэгээд үеийн газар руу сайн сэргсэн. Энэ дээрс нэг юм хэлэхэд түрүүний хэлсэн тэр энтэн туян дотор бид нар хаалгаа хийдэг. Байнга. Энэ нөгөө нэг ясаа ингээд цаашаа хэрглэж байгаа металл эдлүүд маань нэвт гарчих нь гарахгүй байх нүг хүч тарж чадахгүй учраас зайлшгүй энтэн туяа хэлдэг. Энтэн харалтан дээр хардаг. Гэтэл бид нар энийг хийцэн байсан учраас бүх ялц юм уу
Энэтхэг их хэрэглээд байх. Анч ачаалгүйдлэх багтаас их сүүлд нь дуусахтаа гарч байна. Тэгэхээр нөгөө ядаж хаалгааны бид нар өөрсдөө хордлт нэх бололж эхэлж байгаа байхгүй. За хоёр дахь нь бас нэг юм шагааны хугаралтай бицарсан. Машин барьж явж байгаа аварт орсон. Тэгээд шагаа үн бицарсан. Энэ хаглаа хийх одоо үеийг сэргээх шаардлага байна уугүй юу гэж үзсэн. Тэгээд ингээд эрдэнэтгэн зургуудаар харахаар нэг юм яг бас тодорхойгүй юм. Тэгээд хэвлсний дараагаар бол энийг бараг үеийг сэргээх шаардлагагүй байна. Тэгвэл тэрний оронд үегүйжүүлэх хаалгаа хийх нь зүг юм байна гэдэг дээр л хийсэн энэ гайгууд итгэл гарцсан байна. За энэ нөгөө хэвлсэн шагаа юм л да. Түрүүнийх нь бол нөгөө 3D модель болгож өгсөн зураг нь. Тэгээд энийг жоохон засвараад тэгээд хэвлэж байгаа юм л да. За энэ нэг залуу байгаа. Энэ 27 та залуу. Ийм майг хөгжлийнхаа явцад ийм майг болчихсон. Тэгээ энийг дунд чимгнөөс нь эхлээд энэ шилбэний ачиг бүтэн хэвлсэн. Хамгийн амжилттай болсон том хийсэн л юм л дээ. Тэгээд энийг зассан. Хаалгаанаас өмнө засч үзсэн, ялцнуудаа тавьж үзсэн. Тэгээд энэ болсон сайхан болсон. Одоо тэнд бид нар мөлөж авчираад тавьсан байгаа таад гарахтаа үзэж болно юм. Энэ зүгээр зургийг оруулж чадсан. За ер нь дуусч байна. За тэгээд ер нь бол ийм байна. Бид нар саяны имийг өчрөө нь олох гэж бас хамаг нэлээх цаг зурсан зүгээр зарим судалгаатай харьцуулах нь богино зэйсэн байж магадгүй. Дөнгөж сая 1 сард авчираад л явсараа 4 сард хэвлэж эхэлсэн. Хэвлэхийн тулд нэлээд олон PL-ийн урлагийг дуусгасан. Нэлээд олныг дуусгасан. Гэхдээ яах вэ? Амжилттай болсон гэж үзэж байгаа өөртөө. Гэхдээ бид нарт яахааргүй инженерийн мэдлэг маш их дутж байна. Маш их IT-ийн мэдлэг их дутж байлаа. Хоёрдугаарт эднийг бас ингэж олон дахин үйлдэл хийлгүүгээр бас боловсруулах програмууд байдаг. Гадаадын орнууд маш их олноор нэг хийчихсэн байгаад байдаг. Тэгэхээр бид нар бол тэрнийг нь ашиглах сонирхол байгаагүй байдаг. Тэрний нэг нь одоо эдгээр хамгийн их одоо дээд түвшинд өрсөн гэдэг програмууд нь нартай. Саяны бүх боловсруулалтыг нэг өөр боловсруулаа явуулдаг. Тэгэхээр энийг зайлшгүй ийм програмууд хэрвээ бас суугдчих юм бол бид нарт зайлшгүй хүчтэй инженерийн мэдлэг шаардлага байхгүй. Эдгээр өөрсдөө боловсруулдаг байна. Өвдлүүд өгөх ёстой. За энэ дотор нь байгаа юмуд нь л да зүгээр танилцуулах зорилготой гаргаж ирж байгаа. Энэ одоо хамгийн хямдхан програм юм шиг байна. Гэхдээ боловсруулалтыг маш сайн хийдэг програм байл. Даанч бид нар энэ жилд жишээ нь 1000 евро төлж чадахгүй болохоор тэгэл одоо улсын хэмжээ байж. За баярлалаа.